Энэ Монгол банкнаас ирээгүй юм те. Монгол банк дээр гол бас асуудал шийдэх субъект Монгол банк бол байсан. Гэхдээ яг хуу би нэмэлтээр товчхон танилцуулчих гэж бодож байна. Манай гишүүд бол тий. За хамтын дуу хоолой хөдөлгөөний зохицуулалт Алтан зуул, за хамтын холбоо, за мөн нэр бүхий одоо бараг 2700 яг гарын үсэг зурчихсан. Ийм өргөдөл ирсэн. Тэгээд иргэдэл гишүүн, мөнх толгой гишүүн бид гурыг бол ажлын хэсгээр томилоод за зээлийн үг бууруулах, тэтгэврийн одоо зээлийн хугацааг уртасгах, за мөн одоо тэтгэврийн хэмжээг сая 500 болгох, за мөн хамтын нөгөө асрах совилах, эрүүл мэндийн үйлчлэгийг сайжруулах гэдэг ийм дөрвөн багц асуудал байсан. За энэ чиглэлээр нь бол одоо бид нар бас баггүй хугацаанд бас ажилласан. Ажлын хэсэг 3 удаа бас хуралдаж, за сангийн яам, Монгол банк, эдийн засгийн хөгжлийн яам, гэр бүлийн яам, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын банкуудын холбоо, за мөн одоо арилжааны банкуд зэрэг байгууллагатай уулзаад, за мөн одоо төсөв хэлцэж явах үедээ зэрэгцэж асуудал орсон учраас, за өргөдлийн мянган хороогоор бол одоо хамтын энэ тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлыг хүртэл одоо төсвийн мянган хороо, хүний хөгжлийн бодлогын байнгын хороо, за өргөдлийн байнгын хороо маань бол одоо ямар ч зүйл энийг бол дэмжиж их хурлд бол одоо тодорхой зарчмын зөрүүтэй санал болгож бас гишүүд санал оруулсан. За энд бол одоо хамтын тэтгэврийн асуудлыг бол одоо ямар ч байсан зарчмын хувьд сая 500 мянган төгрөг болгох гэдэг энэ асуудал нь өөрөө доод хэмжээг нэмэгдүүлэх гэдэг асуудал байсан. За гэр бүл хөдөлмөрийн яам, за төсвийн байнгын хороо, сангийн яам зэрэг одоо байгууллагууд бол доод тэтгэврийг сая 500 болгох юм бол нийтдээ ойролцоогоор бол одоо 3 их нийт орчим төгрөг шаардлагданаа. Эдийн засгийн бол боломж олцоо бол байхгүй гэдэг нэгдүгээр асуудал ирсэн. За хоёрдугаарх нь дунд дуулан өндөр тэтгэвртэй ахмадууд бол хэрвээ одоо доод тэтгэвэр ингэж одоо шууд дээш нь болгох гэдэг юм бодлого барих юм бол бидний эрх ашиг зөрчигдөнө. Өөрөөр хэлбэл яг одоо сая 500 мянган төгрөг авж байгаа ахмадууд, за мөн түүнээс дээшээ авж байгаа ахмадууд бол одоо өндөр тогтоолгосон өндөр шимтгэл төлөх шаардлага байна уу гэдэг ийм зөрчилтэй асуудлаас дунд нь яригдсан гэдгийг бол би тодруулж хэлмээр байна. За тэгээ ямар ч байсан бол одоо эцсийн байдлаар бол болохоос нь болохгүй хүртэл байнгын хороод болон засгийн газарт асуудлыг уламжилсан. За мөн ерөнхий сайд, их хурлын дарга, за яамдын сайд нартай бол одоо удаа дараа уулзсан. Тэгээд ямар ч байсан хамтын тэтгэвртэй холбоотой зарчмын зөрүүтэй саналууд хүртэл гаргасан. Тэгээд эцсийн байдлаар бол анх бол төсөл дээрээ 6% нэмэгдүүлнэ гэж орж ирж ирсэн. Энэ хэмжээ бол за инфляц гэдэг зүйлээсээ дээш байх учраас тухайн үед одоо сарын өмнө мөрдөгчээс 8.6%-аар бол нийт санг нь нэмэгдүүлээд, за одоо эцсийн байдлаар бол тодорхой мөнгөн дүнгээр нэмнэгээд гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр бол одоо хувилбар яригдж байгаа юм байна. Засгийн газар эцэс шийдэх ёстой учраас яг эцэслэн бол одоо энийг яг тетэн дөрөөр нэмэгдэнэ гэдэг нь шийдэг. Одоо яг эцэслэн шийдэгдээгүй байна гэж би бол ойлгож байгаа. За Монгол банк өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр за их хурлын дарга ч гэсэн энэ дээр бас ач холбогдол өгч Монгол банкнд тэтгэврийн зээлийнх нь хугацааг бол одоо сунгах буюу одоо 36 сар хүртэл хэлбэрээ олгож болох хувилбарыг бол арилжааны банкуудад ярилцсан. За энэ нь бол одоо би бол нааштай шийдвэртэй байна. Монгол банкны мөнгөний бодлогын хороо 12 сарын 11 гэдэг чинь нөгөөдөр одоо бас эргэж авч хилцэнэ гэдэг байдлаар бол ярилцсан байлаа. За энийг бол манай ахмадууд маань бас буруугаар ойлгоод одоо тэтгэвэр нэмэх гэж хахад зээлийн хугацааг уртасчлаа гэтэр гэж яриад байлаа. Тэгэхээр дөрвөн шаардлагын нэг нь шүү. Тэтгэвэр нэмэх асуудал нэг асуудал нь. Хоёрдугаарх нь урт хугацааны одоо зээлийн хугацааг хязгааруулсан. Анхных нь шийдвэр бол ер нь яасан бэ гэхээр бүх ахмадуудын тэтгэврээс 495 мянган төгрөгийг хасаад үлдсэн дээр л зээл олгоно гэдэг шийдвэр гарсан байсан шүү дээ. Тэгээ энэ асуудал бол шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл энэ бол хэтэрхий чанга одоо шийдвэр байна. 600 мянган төгрөгийн тэтгэвэр авж байгаа ахмадууд үндсэндээ 180 мянган төгрөгөнд нь л зээл олгоно гэдэг ийм хатуу мөнгөний одоо бодлогын хорооны одоо шийдэл буюу арилжааны банкуд очисон байсан. Энийг бол цуцалсан. Дараа нь 24 хүртэл буюу 18 сар хүртэл болгосон. За тэгээд сүүлд нь 36 болсон гэдэг ийм асуудал болсон. Тэгэхээр энэ дээр бол одоо хэлэхэд цаашдаа бид нар ахмадын тэтгэврийн одоо зээлийн хугацааг нь нэмнэхээсээ илүү тэтгэврийн одоо тэтгэврийг нэмэгдүүлэх хүүг нь багасгах гэдэг. За одоо манай зарим гишүүд гэсэн бид нар бол ярилцаад ер нь хүүг нь бас тодорхой хэмжээгээр хязгаарлах, маржин багасгах гэдэг асуудал дээр бол саналууд бол гаргаа явж байгаа гэдгийг бол хэлмээр байна. За ахмадын эрүүл мэндийн үйлчлэгтэй холбоотой бол том асуудал. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон зарчмын зөрүүтэй санал бас бий гаргасан.
ахмадуудыг асрах совилох үйлчлэгээнд нэмэлтээр мөнгө тавиулсан. Улсын төсөлд анх удаага. Гэр бүлийн хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам 7 тэрбум. За миний бие ч гэсэн одоо бас зарчмын зөрүүтэй нэмэлт санал гаргаад ялангуяа үйлдвэрлэлийн осол мэргэжил шатгаалах өвчлөлт өртсөн ахмадуудыг асрах совилох үйлчлэгийг гэрээр үйлчлэгийг сайжруулах зорилгоор нэмэлт төсвүүдийг бас тавиулсан. За эрүүл мэндийн даатгалын хувьд дээр бол одоо эмчилгээ үйлчлэгээтэй холбоотой асуудал бол одоо бүрэн бол одоо шийдэгдээгүй, шийдлээ хүлээж байгаа. Даатгал бол алдагдaltaй байгаа. Зарим төрлийн үйлчлэгээнүүд нь бол одоо жоохон хязгаарлагдмал асуудал байгаа гэдгийг бол би бас онцлоод хэлчмээр байна. За тийм учраас өргөдлийн байнгын ороо бол өөрсдөө шалтгааллах бас ажлуудаа бас тодорхой хэмжээнд хийсэн. Би бол боломжийн хэмжээнд бол одоо бараг үндсэндээ энэ өргөдөл өгöd нэлээд удлаа те. Өөрөө том асуудал байсан учраас бол одоо өргөдлийн байнгын орооны гишүүд бол бүгдээрээ энэ ахмадын тавьсан асуудлыг бол дэмжиж ажилласан шүү гэдгийг бол би сонсож тэмдэглэмээр байна. За ингээд товчхон хэлэхэд санал бол ийм байна. Тэгээд энэ асуудал ер нь бол нэг дор өргөдлөгөө шийдэгдчихдэг асуудал бас биш. Жил болгонд гарах бах. Иргэжил ихэд одоо дахиад тэтгэврийн асуудал яригдана. Монгол улсыг хөгжүүлэх 2026-аас 30 оны хөгжлийн хөтөлбөрт зарчмын зөрүүтэй санал гаргаад ахмадын тэтгэврийг бол жил болгон одоо тодорхой хувиудаа тавиад ер нь бол ирэх жилүүдэд дор хаяж одоо нэг 70-аас доошгүй хувиар доод одоо ахмадын тэтгэврийг нэмэгдүүлээ ирэх 5 жил гэдэг ийм шийдлийг бол одоо чиглэлийг бол гаргаад өгсөн. Тийм учраас жил дээр нэг хэдэн хувиар нэмэгдэх үү гэдэг нь бол одоо ингээд нэг тийм жагсаал цуглааны байдалтай, гинти ийм шаардлага байдалтай биш. Үндсэн чиглэлд бол тодорхой тавигдаад ингээд явах хэрэгтэй. Ер нь бол ахмадын доод тэтгэврийг бол амжиргаанд нь хүрэлцгүүц гэдэг дээр бол одоо энэ үндсэн чиглэл дээр бол тодорхой хувь хэмжээ болон юун дээр нь манай яамныхан бас давхар хариулах бах. Ийм зүйлийг бол нэмээд хэлчмээр байна.